гэр бүлээ хайрлах нь бүхий л сайн сайхны эхлэл. За сайн байцгаана эрхэм үзэгчдээ, Монгол сэрхүү өглөө хөтөлбөрийн маань ярилцлагын болонд Монгол судлаач Ягин Цулангар. Тэ. За багч нь орж байна. Ингээд өнөөдрийнхөө яриаг эхлүүлье. Бид чи урдны дугаар дээр юу яриа зогслоо? Ерөнхийдөө бол Нострадамсын зөвгөнөл тайлбарлаж байгаа гэдгээр тий хамгийн гол нь энэ дээр хэлгсэн санаа маань юу вэ гэхээр зэрэг Нострадамс зүгээр нэг өөрчлөлтийг бас бидний амьдрал шүү ертөнцийн өөрчлөлтийг бүхэлдэн зөвснийг хийж тогтоосон байна гэж судлаач маань бүгдийг судлаа тий. Тэгээ энэ өөрчлөлтийг ерөнхий яг юу хэлбэрийн болохоор зэрэг Тэнгэрээс Чингисийн түмэн төмөр морин зэрэг бууж дэлхийг жаргалтайгаар хаанчлах болно гэж хэлсэн. Энэ хэлбэрээр хэлэгдсэн тий. Гэхдээ нөгөө манан будангаар хамаг санаагаа бичсэн байгаа гэдэг ба шүү дээ тий. Бидний хувьд энэ манан буданг тайлж байгаа нь юу вэ гэхээр зэрэг ямар нэгэн Тэнгэрээс буух морьтон юм байхгүй, морин тураагаар далхиад 13 дугаар зууны шиг төвөргөх юм байхгүй. Хамгийн гол нь тэр амьдралыг үзэх үзэл санаа философид өөрчлөлт орох тий. Тэр нь бол 13 дугаар зууны монголчууд тэр Чингисийн үзэл санаа юу байв тий. Тэр рүү гол нь бид хоёр орсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг нөгөө дэлхийн эзэн байсан Чингис хаан тий. Ямар энгийн амьдралтай байсан тий. Тэгээд Чингис хааны үзэл санаа нь юу байсан бэ гэхээр миний дээр төр би төрийн дээр мөнх тэнгэр би гэ тий. Тэрний юу байсан бэ гэхээр зэрэг би дэлхийн эзэн гэдэг энэ эрхэм нэр төрийн эзэн боллоо тий. Энэ эрхэм нэр төртөө үүргийг авч явах тийм том зорилготой. Энэний тулд яах вэ гэхээр зэрэг нөгөө бие Баатар бөгөөс нэгэн үеийн Баатар, Бэлэг Баатар бөгөөс Түмэн үеийн Баатар гэдэг нөгөө Бэлэг оюуны хөгжилд анхаарад тэгээ Түмэн үеийн Баатар болж Түмэн жилийн дараач хамаагүй дэлхийг л хамгийн гол нь жаргалтайгаар хаанч байгуулах тий байлгах нөгөө гэрээ эзэн гэрийнхээ амгалан тайван байдлыг боддог шиг монголчууд тэр үе дэлхийн эзэн болцсон байсан. Тэгээд дэлхийг яаж нэгэн гэр бүл мэт төвшин амгалан болгох вэ гэдэг дээр тэр бэлэг оюуны хөгжүүлэх тэгээ нөгөө нэг биеийн дагуулыг сэтгэлийн дагуул тийм сэтгэлийн дагуулаас биеийг хаадаг. Тэгээд энэ бэлэг оюуны хөгжлийг сэтгэлийн боловсролыг ингээ бие бэлтрийн хөгжлийг бүгдийг нь цогцоор хөгжүүлсэн тийм агуу үзэлтэй агуу эрхэм зорилготой тийм монголчууд байжээ. Ганц Чингис хаандуудыг нөгөө бүх монголчууд маань нөгөө нэг дэрэгдсэн Чингис байвал чи эзэн гэдэг дээр залчаагүй бүгдээрээ Чингисүүд байсан гэдэг утгаар нь гаргасан байгаа шүү дээ тий. Тэгээ одоо бас энэ түмэн одоо морь зэрэгтэй Тэнгэрээс бууж ирнэ гэж за Тэнгэрээс ямар ч байсан буугаад ирэхгүй нь тодорхой. Ямарч морь одоо мал бууж ирэхгүй байх. Тэгэхээр бид оюун санааны нэлээд өндөр одоо хөгжилд хүрэх ёстой байна гэж үзээд байна. Тийм, тэгж үзээд байна. Яагаад тэгэхээр зэрэг монголчууд тэр 13 дугаар зуунд одоо тэр дэлхийн бүх эрдэмтдийг цуглуулж байгаа тий. Тэр шашин бүхэн чөлөөтэй байсан гэж байгаа шүү дээ тий. Тэр шашныхын чинь одоо тэр соёл боловсрол номлол явж байгаа юм байгаа шүү шашин гэдэг чинь тий. Эсвэл номлол явж байгаа. Тий, номлол. Тэгэхээр чинь эндээс хамгийн мэрэгэн зөв зүйтэй нь аль нь вэ гэдэг сонголтыг хэрэгжүүлээд энд байсан юм тий. Тэгээ хамгийн зөв зүйтэйг сонгон суралцах, нийт ард түмнэрээ сонголтон суралцах тэр эрх чөлөөг бол бүгдэд чөлөөтэй олгож яасан. Тийм шүү. Тэгж бичигдсэн байдаг тийм. Тийм байдал харагдаж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр чин зэрэг одоо энэ Монголын энэ эрхчлүүд байдлыг жишээ нь тэр үед Марко Поло энэ байдлыг үзчихээд очиод нөгөө нэг нутагтаа хэлсэн чинь хэн ч итгэж үнэмшээгүй. Тэгээд далайн худалч нэрээр цалдагдаад далайн худалч Багнадын дүрмөр гаргаад тэгээд далайн худалч гэдгээр насыг барж ясан гэхлээрсэн зэрэг тэр барууныхан чинь өөрсдөө болвол тэр нөгөө философчтой ямар халтай явж ирсэн бэлээ те. Гэтэл тэнд тийм тэгшэрх байна. Тийм ирээдүйг түүхийг хэлж идэг. Ирээдүйг яах вэ гэж яаж вэ? Тийм ухаантнууд байна гэж хэлэхлээр шин тэд нар бол хүлээж авч чадхаар үлдээс. Нострадамсын өөрийнх нь бас хэлсэн юм байдаг шүү дээ. Би энэ зөвнөл одоо шүлгүүдээ манан модон донд одоо орхисон их нууцлж үлдээсэн шүү гэж өөрчилсөн байдаг. Тэгэхээр энэ морьтон одоо цэргүүд түмэн цэрэг энтер гэдэг маань үндсэндээ л нүүдэлчин ахуй соёл гэж битүү утгаар хэлсэн юм биш үстэй. Тийм баач. Тийм ээ. Зарим нэг манай монголчууд маань тайлбарлахдаа бас тэгдэг шүү дээ. Түмэн морь цэрэгт ер нь одоо энэ бөөмүүд их байдаг да. За. Тий. Одоо хөх цэрэгтэй Чингисийн хөх цэргүүд ер нь хөх цэргүүд нь бид нэр байгаа ингээл нэг хэсэг бөөнөр маань ярьдсан л тууж явдаг.
Гэтэл энэ бол нүүдэлчин ахыг л хэлсэн болов уу гэж. Тий. Тэгээд тэр нүүдэлчдийн тэр чөлөөт байдлаа шүү дээ, тий. Тэгээ одоо жишээлбэл тэр сая хэллээ шүү дээ. Хамгийн зөв зүйтэй номлол ухаан хаана байна уу? Тэрийг сонгон шалгаруулж явуулж хаад нь бүгдийг цуглуулчаа. Тэр их эрх мэдлийг нөгөө нэг харуурамууд шин дэлхийн соёлын төв болгочихсон, тий. Энэ бол нөгөө бусад хаадах шиг тэр нэг хааны эрх хэмийг хангадаг, ямбайг хангадаг тэр хатад үйлчин тайгнуудын ордон байсангүй шүү дээ. Дэлхийн цэцэн мэрэгнээ бол асалдаж яддаг тийм соёлын төв байсан байж тээ Монголын нийслэл чинь тий. Тэгээд хамгийн гол нь бид нарт эндээс хамгийн зөв мөрмөнийг сонгоод суралцж байсан, өөрөөр хэлбэл философичдыг шүтэж байсан. Тэндээс хамгийн зөв хөгжлийг олоод хөгжиж байсан тэр дүгөөсөө ичиж ирсэн нэг гашуун хувь тавилан нэг 70 жил үрчээд одоо ч дуусаагүй тэр маань явж байгаа тий. Тэрнийг одоо жишээлбэл нөгөө нэг Баабар ламаизмыг шүтснээр ертөнцийн хөгжлөөс тусгаарлагдсан. Гэт жигтэйхэн гутамшигтайгаар өөрөө ч бодвол их ичдэг болтой. Тэгээд одоогийн залуус хүмүүстэй энэ түүхээс ичих хэмжээнд л тархийн угаалт явагдаад байна шүү дээ, тий. Тэгэхээр тэр нь үнэхээр тэр дэлхийн хөгжил гэдэг нь хөгжил байсан уу гэдгийг өчигдөр одоо жишээ нийцшиг үгээр хэллээ, тий. За тэр бид нар бол тэр хөгжиж байгаа юм биш ээ. Сэргэн мандлынхаа үеийнхаас улам дорой төвшөнд байна. Энэ өнөөгийн бидний энэ оюун санаа, тий. Тэгээд бид нар чинь хязгаар ёроолгүй ангал руугаа явж байгаа. Нарнаас улам болдоо бид нар, тий. Бид энэ хүний оюун ухааныг бурхны жишг төрхийн төлөө уг нь хөгжүүлэх ёстой юм а, тий. Тэгсэн чинь бид нар энэ дарангуйлалд энэ арчаагүй байдалтай ажиллал хийгээд байна, тий. Хамгийн чухал нь гээл. Тий. Өдний хүртэл бид нар ажил хийж ирсэн жаргасан хаана. Тэгээд бид нар бурхныг алччихжээ, тий. Тэгэхээр зэрэг бид нар энэ оюун ухааныг бурхны жишг төрхийн төлөө хөгжүүлэх ёстой гэх тэр үед тэрийг ойлгохгүй нэгч байгаагүй. Тэгж ганцаардаа тэрнээсээ болоод ухаан самуураад нас орж исэн. Тийм эмгэнэлтэй түүхтэй. Тэр үед одоо баруунд чинь ерөөсөө тэр философичтой халтай байсан. Философичтой байна гэдэг бол амь насны талтай зүйл юм а гэж одоо чинь Цицеро хэлсэн байдаг. Өөрөө ч мөн толгойн шонд өгсөн байдаг. Бруног мөн амьдаар нь шатааж байсан те. Тэгэхэд Бруно тэгж явахдаа энэ ялчин та нарт л хүн дээр тусан шүү гэж шашныхан дэлжсэн. Үнэхээр ч тэр мэрэгдээ устгаж түүж устгаад энэ ямар бодлого байсан бэ гэхээр зэрэг ардыг айлуулах монхруулж агаад монхох байлгаж агаад тэгээд дарлагч анги дарлаж мүлжиж байх. Тийм л бодлого байсан байна шүү дээ. Тэгээ энэ л юм чинь явсаар яж байгаад өнөөгийн энэ сүрэлдэрлээ. Үнэхээр л тэр над ялчин та нарт л хүнд дээр тусан шүү гэдгээр л хүндрэлтөө өнөөдөр энэ гайхамшигтай оюун ухааныгаа өөрийгөө сүрүүлэх юм хэмжээнд хөгжүүлчихжээ гэдэг байдал өнөөдөр бүгдэд илэрхий байна шүү дээ, тий. Нострадамусын монголчуудын тухай бас зөвгөнс нэлээдгүй олон хэсэг байдгүй. Ер нь ганцхан Чингисээр сурвалдаг юм болов уу? Гэхдээ энэ номон дээрээс ингээ харж яхад л одоо жишээ нь Монголтой л их хамаатай л юм шиг байдгийн. Тэгээд яг тухай сүүлдээ бидийг бүгдийг цуглуулад яг юу хүмүүс зөнтөн гарч ирэх л байх л да. Яг юу ямар очиртай гэдгийг тайлах. Тийм. Тэгээд ганцхан их хаан л ирж одоо энэ дэлхийг аварнаа. Их хааныг дахин заяалгана гэж байна. Заяалгана гэж хэлсэн байх. Дахин заяах Чингис хаан нь бол одоо энэ яснаар Чингисийн төмөр морин зэрэг бууж ирнэ гэдэг нь одоо мэдээж. Яг Чингис хаан заларна гэж хэлсэн байдаг юм уу? Эсвэл явахд одоо 70 дугаар хэлсэн байдаг. Одоо тэр манайхны орчуулснаар бол одоо жишээ нь хэний гүн үлсийн орчуулснаар бол Англомуасын их хаан аимшигын элч бууж Англомуасын их хааныг дахин заяалгамаа гэд. Одоо төдөвгөө орчуулгаар бол Нэргэлийн их хаан бууж юу лээ 1999 оны 7 дугаар сард Нэргэлийн их хаан бууж аимшиг их хааныг дахин Англомуасын их хааныг дахин заяалгамаа анхнаас хожимжуулдаг. Англомуасын их хаан гэдэг нь одоо яг янз бүрээр тайлбарласан байдаг юм л Монголмоо гэдэг нь Францаар Монгол гэсэн үг юм а гэж хүмүүс сайлсан байдаг юм лээ. Тэгээд Нострадамус нэгэнтээ хязгаарч алдаж байгаагүй учраас бид нар ийм л юмыг хэлэх гээд байж тээ гэж дуу алдаж хүлээж авах үе хязээд ирнэ гэж өөрөө бас дорн тайлбараа бичсэн байдаг юм лээ. Тэгээд энэ дэлхийн түүхэнд ордог энэ Нострадамус гэдэг их агуу одоо зөнч маань монголчуудын тухай хэлсэн байхаар бас бид өөрсдөө нэлээд өндөр түвшинд авч явах хэрэгтэй юм болов уу тийм ээ? Тий, өөрсдөө таньж тий яг өндөр түвшинд тий. Тэгэхээр хамгийн гол нь бүх юу нот хэлээд байгаа штэ. Философичд одоо байгаагаас харин довж бодож
байгаа ах уйдан хууртаад ингэж бодохгүй халин давж энэ байгаа ертөнцийн цөмлөн давж бодож сэтгэх энэ лидерализмыг үнэлсэн ингэж үе жинхэнэ үнэн зөв мэдлэх төрөн шүү те ах уйдан боогдмол байгаа энэ юм чинь худал шүү хоромж мэдлэх төрөн шүү гэдгийг л гол нь философч уг нь сануулад байсан шүү дээ манай Чингис хаан бол энийг хэлсэн байдаг шүү дээ холын зориг буй бөгөөс холын зориг үгүй бөгөөс ойрын зовлон оршино. Энэ ч одоо нөгөө том өрөөдөлтөй үн жижиг чулуунд бүдэрдгүү гэл те. Яг энэний чинь тэр философчт нь бол хэлээд энэ дорд байдлаасаа өөрсдийгөө авч гарах хэрэгтэй юм шүү гэдэг хэлж байсан. Тэр философчтыг бол дэлхийн түүхэнд хүндрэлтний бусад түүх бол тэдэнтэй халттай те байж ирсэн болол манайхан тийм философчтой өргөж ирсэн те. Энэ түүхэнд бид нэр эргүүлж гаргаж ирээд тэгээ энэ эрен үе маань философчдын үе байх. Энэ үнийг л Нострадамус зөвнжээл гэж тайлбарлах хүмүүс нь тайлбарлаад байгаа юм. Монгол одоо нүүдэлчин өвгамд дотроос л энэ хүн гарах юмаа л гэдэг. Тийм нүүдэлчин соёлд одоо ямар нууц саналгдаг ч ахлаа байхгүй. Тэрийг л их одоо манай залуу үеуд маань өмнөд залуучууд олон гарч ирж байгаа шүү дээ. Тийм ерөөсөө л одоо үнэхээр дарамт дардаа боловч бултай гэдэг одоо нүүдэлчдийн гайхамшиг Монголын гайхамшиг ярьж байгаа усуд тэртээ тэрэнгүү одоо улам олшраал энэ л та цагаан нэрсэн юм гэдэг сайхан л. Ер нь нэг үеэ бодвол одоо энэ Монгол залуучууд маань Монголынхоо түүх, соёл, өв уламжлалаа их сэргээж хадгалаа ер нь энийгээ таньж мэдээ гэдэг сэтэл бол их харьцангуй өндөр болсон юм шиг байна. Одоо тий өндөр байгаа. Энэ юунд дарагдж байна вэ гэхлээр зэрэг одоо энэ мөнгөний хаанчлал гэдэг нь шүү дээ. Одоо жишээлбэл тэр энэ 12 онд чинь бас нөгөө доктор Дулам Дулам гэдэг хэл шинжлэлийн доктор гэдэг байлаа. Энэ хүний одоо жишээ нь хүмүүний сүрэл буюу постмодерн бодрол гэдэг нийтлэл нь одоо онлайн орчинд нэлээд төвж яаж ирсэн. Энэ дээр би начаас таарч хэлсэн. Тэн дээр хамгийн гол нь ингэж байгаа байхгүй юу? Энэ мөнгөний шашин ноёрхож мөнгө хаанчилж байсан цагт хүмүүс бол дэлхийг нь сүрүүлээд байх юм байна тий. Тэгэхээр мөнгө хааныг шүтгэн болж энэ мөнгөний боол болохон болио тий. Энэ хамгийн гол нь дүрсээ өөрчлөе гэсэн яриг биш юм шүү. Энэ хүний гайхамшигтай оюун ухааныг энэ дэлхийг нь сүрүүлэхийн төлөө биш, дэлхийг нь аврахын төлөө чиглүүлье. Өөрөөр хэлбэл бид философи морин юулээ гэж хэлсэн байгаа байхгүй юу? Соёлыг гэсэн үг. Тийм. Тэгэхээр зэрэг бид нар мөнгөний боол болоод байна тий. Эндээс мөнгөний шашин яаж мөнгөний боол болоод байна гэдгийг одоо чинь задлаад ярих уу яах вэ тий? Тэгээд та нэг жишээ дурдахгүй. Одоо жишээлбэл юу байгаа байхгүй юу? Хаанч ямар ч газар очисон юу албаны болоод одоо тэр аж ахуйн нэгж тий? Хэрэглэгч та үйлчлэгээний бүх байгууллага хэрэглэгч та хаан, үйлчлүүлэгч та хаан. Тийм ер нь бүх хүмүүс ийм зарчимтай ажилладаг шүү дээ тий? Хаан гэдэг. Энэ чинь шууд утгаараа болвол юу шүү дээ? Бодолтой. Би таны боол хэрэглэгч хэн мөнгөтэй хүн те би боол гэсэн сэтгэлгээ байгаа даа шүү дээ тэр үзэл санаа. Цаад хогтхон сэтгэл. Шууд хэрэглэгч та хаан гэхэлэр чи хэрэглэгч хэн мөнгөтэй хүн. Тэгэхээр нөгөө эсрэгтлийн хүн маань боол болж өөрөх нь. Тийм хэн мөнгөтэй хүн. Тэгэхээр зэрэг шууд утгаараа би мөнгөний боол гэсэн энэ үзэл санаанд л өөрчлөлт орох нь гэж би ойлгоод байгаа байхгүй юу. Монголчууд ч нь болохоор зэрэг ингэсэн шүү дээ. Бид дэлхийн эзэн тэр үе чинь эзэн болцсон байсан. Тэгээ миний дээр төр бий гэдэг чинь те бид дэлхийн эзэн гэдэг энэ нэр төрийг л ариунаас хамгаалах нь цагт хамгаалах нь чухал юм а тий. Тэгээд дэлхийн эзэд чинь энэ дэлхийг яаж инх хамгаалан болох вэ? Тэр ухаан дээр ухаанаа хөгжүүлээ гэдэг аль бие минь алжаас алж чадгаа ахуй төрөнгөө бүү алдартгаа. Энэ нэр төрийг л бүү алдраг тий. Алд бие нь алж асалж чадахгүй. Одоо эсэргээр юм байна шүү дээ, тий. Алд бие нь алж асалж чадахгүй хэрэглэгч таны энэ үйл одоо сайхан бүтдэг гэдэг тэр өөрөөр ихэд дорд үзсэн. Дорд үзээ тий. Тэгээ одоо тэр нэр төр мөрийг чинь улаан гიშгдсэн байна шүү дээ. Хэн мөнгөтэй өгснний тэр ажлыг л яаж хийнэ гэсэн яг тэр дагуу хийх л тийм хэмжээнд очсон. Энийн нэг тэр мөнгөний шашин гээд бид нар мөнгөний боол болгоон болъё гээд тэр доктор маань хэлээд байна. Тэгээд энэ бид нар хүндрэлтэн дэлхийгээ яаж сүрүүлж байгааг бол их дэлгэрэнгүй урт том нийтлэлэдэг штэ. Тийм. Тэгэхээр чи одоо жишээлбэл энэ одоо чинь би танай телевиз дээр эрсдлээ бас нэлээд олон телевизээр явуулаа. Үнэхээр л хэрэглэгч та хаан гэдэг зарчим хаанч л мөрдөгдөж байгаа юм чинь тийм. Хаан бол хаан мөрдөгдөж байгаа шүү. Тэгэхээр ч одоо мань мэт чинь одоо үүднээс нь буцхаас л өөр аргагүй тийм. Одоо тэгэл тэнд чинь ерөөсөө аймгийн албат гэдэг шиг за та одоо ямар үе вэ? Би танай телевиз нэвтрүүлэгт оролцох гэсэн юм аа. За үүднээс нь л буцсан. За их сайн та нэг редакц сэтгүүлчийг одоо уулзлаа гэхэд
та юу гэдэг юм буддизм судлаач. Би шашнаар яддаг. За нөгөө шашин судалдаг дээр нь хүрээд очихлоор зэрэг төлбөр нөгөөхөнд илдэхгүй амар тааж. Тэгээд гүн чин таны мэдхүй чиглэлээр төлбөр өгөөж болдгоо хүмүүлэр зэрэг нөгөө заавал нэртэй ламнар нь бол тийм байж болдгоо юм л дээ. Тийм. Танаах болохоор зэрэг чин Монгол сэрхүүгэнд эдэлчихсэн. Ийм юм ядчил чөлөөтэй сонсоод тэгээд чөлөөтэй цаг олгодог ийм завшаа тохиолсон л үнэхээр баяртай л байна. За ер нь тэгвэл Нострадамусын зөгнөл рүү хоёлаа эргээд оръё. Тийм ээ. Зөгнөлүүд маань одоо иймэрхүү хэмжээнд байдсан байна. За ямар ч үсэн нүүдэлчдийн овг аймагуд дундаас хаан төрнөө гэд хэлчихсэн төмөр мөртөн цэргийн тухай сая тайлбарлалаа. Та ингээд ер нь судлаач хүний хувьд хэдийн хугацаанд одоо судалгаа шинжилгээ хийж байна? Энэ талаас нэрхүүлж үзэгчтэй. Яг хоо 1900 би чинь нэг 4 жил л нэг улсад ажилласан юм уу да. Улсад юу авах вэ? Хотос банк гэдэг нэг банк байсан. Тэгээд санаандгүй тохиолдлоор энер нөгөөцгөө бурхны сургаал гэдэг номтой учирсан. Тэр үед бас бурхны ном ховор байсан юм шиг байлаа. Тэгээд яхад хэрвээ та хүн тустай үйл бүтээх гэж байгаа бол бурхан бол одоо чи өөрийнхөө тусыг бүтээж чадахгүй чи яаж хүн тустай бүтээх гэсэн тэр нэг мөртөл санаанд оёгдол бурхан болно гэдэг нь яа тийм бол гэж сонирхоод байсан байхгүй юу? Над ч гэсэн одоо ч гэсэн сонсоход их сонирм байна. Зарим хүмүүс маань буруугаар мушгиж ойлгож бол магадгүй. Тий, яг үнэ. Бурхан болно гэдэг нь одоо талигаас улсан үнийгээ бид бурхан болсон байна гэж тийм л ойлголттой нөгөө 70 амьд байхдаа бурхан болно. Өчигдрийн хувьд нөгөө ярьсан нөгөө Ницшегийн үгээр л бурханы жишгт хүрэхийн төлөө тий. Бурхан хэрэгтэй юм. Тий, бурханы жишгт гэдэг чинь бурхан гэж бүхнийг чаддаг тий хамгийн мэддэг одоо тэр л бусдад тусдаг жинкнээсээ үйлдэж чадах тийм л хэмжээ байх нь шүү дээ. Нэр л надтай ч гэсэн юм хөгжилтэй явуулах гэсэн. Би ингээд нөгөө нэг багшаасаа намаа аваад нөгөө суух ёстойгоор суугаад байгаад байдаг. Нөгөө хүмүүс л бас танаа охин юу болохыг нэтрэ гэж бодоод ээжээс асуугаад байсан юм. Ээж надаас л миний охин ингээд одоо юу болохыг гэж асуухлаар нөгөө өөрийнхөө босноор хацаалга бурхан болно. Нүгэл юм. Гэ яг л ийм. Гэхдээ одоо жишээ нь бид нар чинь өнөөдөр 21-р зууны хүмүүс л гэж байна те. Аливааг шинжлэх ухаанчаар л ярина гэл одоо жишээлбэл 13 дугаар зуун ярьлаа шинжлэх ухаан ярьсангүй гэл тэгж штэ. Тийм шинжлэх ухаанч хүмүүс юм бол одоо өнөөдөр Монголын одоо төрийг хэрвээ 76 гишүүнээр тооцоолдог бол энэ төрийнхэн чинь ямар шашинтай юм бэ? Мөнгөний шашин хоёр хаад байна гэдэг штэ тий. Нөгөө химаа доктор маань тэгтэл тэр төрийнхнөөс очиод асуухлаараа ямар шашин шүтдэг юм бэ гэхэлэр зэрэг Христ шүтлэгтэн гэх нэг ислам шүтлэгтэн гэх нэг энэ хоёрыг ястооцол бараг л 100% буддист шүтлэгтэн гэж байгаа байхгүй юу. Нийт ард түмний хаягаар бол 60-аас 70-аас 80% нь буддистууд байдаг, статистикээр тоо байдаг. Тэгвэл буддист гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Ядчил ганданд очиод ном уншуулдаг буддист гэдэг нь л та тий. Тэгвэл ганданд ямар ном уншигддаг юм бэ? Тэрийг мэдчих ёстой үстэй. Нөгөө шинжлэх ухаан жавхлаг хүмүүс чинь хэнд мөргөж юу уншуулж байгаагаа огт мэдэхгүйгээр тэр шүтэнэ огт мэдгүйгээр би шүтдэг гэчихэд тэгээд шинжлэх ухаан зэрэг шилжүүлцээд байдаг надад бол харин ч ёстой нийцэхгүй юм байна шүү дээ. Тий. Юу шүтэж байгаагаа мэдэхгүй, юунд мөргөж байгаагаа мэдэхгүй ийм байж болохгүй. Тэгэхээр зэрэг ганданд ном уншуулдгийн утга учир юу юм бэ? Эндээс тэр буддист үний утга учир хинбэ гэдэг одоо тэр манай 13 дугаар зууны тэр монголчууд 20 дугаар зууны хүртэл баримталж явсан тэр амьдралын философитойгоо эргэж танилцах юм байна. Ингэж байж нөгөө нэг нүүдэлчдийн тэр хэрэг үе буюу одоо нөгөө нэг даянчдын хэрэг үе ирэх. Одоо бүрэн утгаараа ерөөхдөө ойлгомжтой болж болох юм шүү дээ. Хэрвээ бид нар яг ганданд юу уншуулж байгаа юм бэ гэдгээл хэрвээ танихал юм бол одоо би шинжлэх ухаанч хүн те нэр энд юу уншуулж байгаагаа мэдэхгүй уншуулж хаад миний ажил сайхан бүтнэ гэдэг чинь эсрэгээр тийм мохор хэсэг болж таарна. Энэ шинжлэх ухаанч гэдэг нэр үндийг бол авч явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ганданд яг ямар ном уншигддаг юм бэ гэхэлэр зэрэг ямар ч гандан хийдээ өдрийн хурал те ямар ч ламын заслын ном ямар ч номлогчийн одоо тэр сургаал айлдвар заавал итгэлээр эхэлдэг байхгүй юу? Тийм. Итгэл гэдэг нь юу байдгийг юм бэ гэхээр дэлгэрэнгүйгээр нь уншдаг. Товчхон тохиол хураангуугаар нь энэ дөрвөн мөрч чадыг бол заавал номлогчийн уншдаг. Энд одоо жишээлбэл би бичээд ингээд аваад ирсэн байгаа. Бурхан ном ховргийн чуулганд би гэгээр л түртлэн итэг мө.
Миний өглөг тэргүүтэн үйлдсэн эдгээрээр хамаг амьтны тусын тул бурхан болох болтугай. Бурхан болъё гэж очдөг байна шүү дээ. Энэ одоо санаа нь бол юм биш үү? Бурхан болёо. Одоо жишээлбэл энийг одоо миний хувьд мэрэгжил гэж хэлээд байна шүү дээ. Хамаг амьтныг аврах бүхнийг чадаач мэрэгжил гэж. Одоо жишээлбэл чи сэтгүүлч байлаа гэхэд те сэтгүүлч гэдэг мэрэгжлээ энэ бол миний мэрэгжил гэчихэд ганданд ном уншуулж байгаагаа би буддист гэж байгаа бол энэ хоёр чинь жишээ таарчлах гээд байна гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу. За яаж гэдгийг би жишээ тайлбарлая. Сэтгүүлч болохын тулд яадгүй энэ намайг сайн сэтгүүлч болох болов гэдэг нэг сургууль зориод очлоо тий. Хамгийн сайн гэсэн сургуультанд зориод очлоо. Тэнд ямар орчин өгтөө гэхэлэр зэрэг тэр сэтгүүл зүгээр дагнасан тийм онлайн арга зүйг заадаг тий. Тийм онолтой, тийм сурах бичигтэй тэрийн дагуу заадаг багш сургууль хүмүүжүүлэгч өгтөж авдаг тий. Тийм орчин өгтөж авна. Тэгээд би танад сайн сэтгүүлч болно гэдээ итгээд ирлээ гэд намайг сайн сэтгэлж болгосны чинь хариуд сургалтын төлбөрөөр төлдөг те. Тэгээ энэ төлбөрийн хариуд би сайн сэтгэлж болоод ажил амьдрал дээр гарах юм шүү. Ийм нэг гэрээ яаж штэ те. За тийм байна. Яг энэ юм чинь энэ итгэл дээр явж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо чинь бурхан ном ховргийн чуулганд гэдэг чинь энэ бурхан гэдэг бүхнийг чадагч бүгдд алдар хүндэн дуурсан ийм агуу хүн байдгийн байна те. Ийм өвчтөн болж байдгийн байна. Тэрнийг зааж яаж хүрсэн бэ гэдэг тэр онл номыг нь судар ном болгоод байдгийм байна тий ном судар нь. Тэгээд тэрнийг зааж сургадаг нь хувргийн чуулган буюу лам нар тий. Тэгэхээр зэрэг энийг 3 эрдэнэ гэдэг байхгүй юу. За бурхан болох тэр онлыг үндэслэн би ийм агуу хүчтэй болчлоо гэд өөрөө ингээд биеэрээ үзүүлээ тий. Тэр нь бурхан багш байхаа. Тэгээд тэр номоо одоо би ийм замаар яваад ирсэн юм а гэдэг арга замаа цаасан дээр буулгаад судар болгосон тэр ном эрдэнэ. Тэгээд энийг заадаг нь ховргийн жуулган. За би энэ 3 эрдэнэд гэгэрэл төрнө гэд итгээд ирлээ. Бурхан шиг ийм ариун гэгээ алдар хүндийн оргил дүрх ийм болно гэд би 3 эрдэнэд итгээд ирлээ. Ийм болохын тулд би энэ өглөг тэргүүтээ өргөл барьцыг өргөж байгаа юм шүү. Энийний хариуд яах вэ? Би хамаг амьтны тусын тулд бурхан болёо. Би ингээд бурхан болоод бурхан адил хамаг амьтны тустай үлдъя гэдэг итгэлээр ийм одоо би бурхан болёо гэд ингээд юунд гандны хүрээд ирж байгаа байхгүй юу? Бурхан болёо гэдэг нь хамаг амьтанд тустай хийя гэд ирж байгаа гэсэн үг байна шүү дээ. Бурханы агуу жижиг төрхийг хүрье гэдэг. Одоо үндсэндээ одоо би ингэх гэж яваа шүү гэдгээл өглөө болгон л одоо юм уу өдөр болгон номныхоо ихэнд заавал дахин нэг сануулж хэлж явдаг юм. Тийм лам маань энийг хийнэ гэдэг чинь би таныг бурхан болгоно нөгөө уншуулж байгаа хүмүүс маань би бурхан болёо амтан тустай үлдээ бурханы жижиг төртөл тийм агуу хүчтэн болёо гэхлээр зэрэг тийм гэрээ тийм байдлаар л тэр гандангийн өдрийн урал тэр зэрэг явагдах нь шүү дээ тий. Тэгээд тийм гол нь энэ тэгэхээр зэрэг тэр өргөлийн чинь одоо буян хийгээд байна гэд юу хэлээд байна вэ гэхлээр зэрэг ганданд очиод ном уншуулахыгаа одоо буюу хийчлээч гэдэг юм уу те нэг ямар нэг өргөл барьсныгаа буюу хийчлээ гэдэг те энэний цаад утга нь юу вэ гэхлээр зэрэг би энэ бурхан болох хүчийг л хурааж байгаа юм шүү. Буян гэдэг чинь одоо 2 утгатай орчуулагдаад байдгийг. Нэг нь гэва гэдэг нь бол сайн үйл нөгөөх нь содном гэж яадаг байхгүй юу. Тэр нь болохоор энэ сайн үйлээс гарах тэр үр дүнд нь орж байгаа тэр хүч чадлаа байдаг байхгүй юу. Тэр хүч энерги сайн үйлээс ялгарх одоо тэр энерги гэж бас ярьдаг да тий. Энэ юм чинь болох хоримтлуулж байна гэд. Тэгэхээр чин зэрэг тэр гандан хийдийн тэр өдрийн уншлага юу байдаг вэ гэхлээр чин зэрэг тэр чигээрээ таныг тэр бурхан болохын төлөө уншигдэж яана гэсэн үг шүү дээ. Тэр нь ямар ном жишээ нь уншигдаад байна вэ гэхлээр чин зэрэг одоо жишээ нь энэ ч одоо яаж тайлбарламаар юм бэ? Одоо жишээлбэл би сэтгүүлч гээд те энэ ажлаа амжуулъя те миний энэ ажил сайн бүтээсэй гэд хүрээд очлоо тэгээд уншуулж яана гэж бодъё те тэгэхээр чин тэнд ямар ном уншигч яана гэхлээр зэрэг энэ амбиц чин жижиг амбица те чамайг одоо хинч болгоно одоо тэр нөгөө философичд ингээд энэ боол гэдэг энэ сэтгэхүйч нь л чамайг болохгүй болгоод байгаа юм шиг гэж шүү дээ тий. Агил чин та одоо тэр мөнгөтэй болъё гэдэл нөгөөдөл чин ч гэсэн гар зүй үдийн хай ол зүй үдийн нэ гэж уншаад байна шүү дээ тий. Тэгэхээр чин нөгөө нэг мөнгөний боол болох ажлын л амжуулаад нөгөө эсрэгээр нь уншигдаад байна шүү дээ. Уг нь бол нөгөө ном чин уншиж байгаа ном чин энэ мөнгөний боол болох энэ бусдын боол болох энэ ажлаа хаях болтгоо гэдэг ерөөлөд уншигдаг байхгүй. Хаяад яах юм бэ гэхлээрсэн зэрэг би бурхан
болох болтгой, агуу хүчийг олох болтгой гэд тэр ном уншигддаг байхгүй юу. Тэгэхээр чинь бид нар эсрэгээр нь уншуулад байна шүү дээ. Би боол болъё гэж уншуулад нөгөө ном нь лам нь болохоор одоо энэ итгэл уншсан гэдэг чинь бурхан болгоно гэдэг нөгөө мөнгөний авцсан байна шүү дээ. Тэгэнгүүтээ нөгөө боол болъё гэсэн хүслийнхэн дагуу за Солонгос явах ажлын бүтээсэ гэхлээр зэрэг уг нь бол номынхаа дагуу бол наа чин чамайг боол болгоно, худалч болгоно, хулгайч болгоно, хинжиш болгоно. Одоо энэ 10 хаар нугуулч эхлээд буруу үзлээс явдаг. Буруу үзэл гэдэг чинь одоо жишээлбэл хэрэглэгчтэй хаан би буулагч одоо нэг үзэл санаа чинь байна шүү дээ. Тийм. Одоо энэ чинь тэгээ тайлбарлах юм бол нөгөө номоороо бол энэ мунхгаас үүддэг гэж байгаа байхгүй. Энэ хоёр гмийг л гол нь арилгах нь чухал гэдэг. Одоо дөрвөнийхээ дэлгэргөөс тайлбарлах юм бол би танин мэдхүүгээс нь залхуурсан байна шүү дээ. Би л сайхан амьдрч бол одоо энэ ялангуяа нөгөө нэг ертөнцийн эзэнд итгэдэг хүмүүс чинь те. Энэ сайхан амьдрал ертөнцийн эзэнд л итгэжхүүл би сайхан амьдрчихна гэдэг. Тэгээ би сайхан амьдрахын төлөө мэдээж тэр өнгөө бол авахын төлөө байдаг гэхчээр өөрөө л ажиллаж байж тэр сайхан амьдралыг босгож байгаа шүү дээ. Энийгэнд ажиллаж байж тэгээд тэрний гам бол ертөнцийн эзэн гэж хишиг гэж ойлгож авдаг тийм. Тэр хэмжээнд бол манай монголчууд энэ бурхны шашнаа шүтээдэ шүү дээ. Энэ номыг л уншуулчихвал энэ маань сайхан бүтчихнэ гэдэг итгэлээр яагаад нөгөө нэг лам маань болохоор зэрэг эн чинь болохгүй. Одоо жишээлбэл яаж бурхан болох вэ гэдэг ном нь одоо жишээлбэл энэ болмөрийн зэрэг. Энийг лам нар маань заагаад наадах чинь болохгүй гэдэг явах хэвээр юмыг аваачаад наад Солонгос явах ажлыг чинь энэ номыг уншуулчаад бүтчихнэ гэдэг. Одоо чинь ламрын молом энэний ерөөд нь болохоор зэрэг би хамаг амтныг аврагч дэдбүн сартвах нөгөө юу болох болтугай. Удирдахч хамгийн зөв амгалан зөв амьдралд удирдах. Тийм агуу удирдахч болох болтугай гэдэг юмыг ажил сайн бүтээхэд уншдаг юм а гэж уншичаад Солонгост явж ажиллая гэсэн хүмүүс тэр номыг уншичаад одоо ажил чинь сайн бүтнэ гэдэг маань нөгөө гэрээгийн зөрчин гэсэн биш ээ. Наадхан бол чи бурхан болгох чадвартай. Наад аюу ухаан чинь те. Тэхийн тулд энэ мөрөөр явгээ зам мөрөön заах оронд одоо чиний наад ажил чинь бүтнэ гэдэг нөгөө боолох юм руу шууд түлхэд явуулчихж байгаа. Ийм байдал харагдаж байгаас. Тэгэхээр бид нар ингэж хэлээд идэх учир нь зөв нэгдүгээрт ямар ном уншуулж байгааг нь таних мэдээд энэ учрыг ухаарахын цагт нөгөө нэг нүүдэлчний баримталж явсан баримтал чинь ингэж сэргэнэ гэсэн үг. Тий нөгөө тий. Эсвэл Монгол сэрхүү гэж ийм л байх хэрэгтэй болоо тийм ээ. Зөв одоо буруу үзлээсээ салаад ер нь зөв одоо бодитоор л харах хэрэгтэй юм байна. Тий. Тэгээд энэний чинь яг нөгөө мэрэгд болол хэлсэн байт юм. Одоо жишээ нь Нострадамсын зөвлөл дээр энд байсан шүү дээ. Энийг бол Ельцинтэй холбож тайлбарласан байна лээ. Энд бол 91 онд сүм хийдүүдийг сэргээв сүм хэд бурхан шүтэнээс сэргээвч бүх тансаг хангалуун думбаж муу үйлийн үрийг мянгаар тарина гэд Нострадамсын зөвнөл байдаг юм байна л да. Энийг болохоор зэрэг Ельцин төрийн эрхийг гартаа сүм хийдүүдийг сэргээв гэвч авилгал гэмт хэрэг өслөө гэж тайлсан байдаг. Манайд бол яг энэ л болсон шүү дээ тий. 90 онд шашнаа сэргээлээ сайхан боллоо гэтэл шашин сэргснээрээ ёс зүйн өндөр түвшинд орол одоо нөгөө 10 цагаан буйн ингээд ичнэл жинхнээс хийгээл нөгөө улс ор маань амгалан сайхан л болох байлаа штэ тий 26 жил тий гэтэл улам л 10 хар нөгөө улам л өвчтөд дэлгэрэл ёс зүй гэдэг чинь ямар аимшигтай хэмжээнд алдагдчихад ёс бус зүйл гэдэг чинь ямар аймаар гартсан байж гэн тий. Тэгэхээр чин зэрэг энүүнийг бол нөгөө манай мэрэгд хэлсэн гэж байгаа юм. Одоо Жавсан том будагч шалхан цутагт заян гэгээд нэргээ тотогтууд ном байвч буруу унших цаг ирнэ гэ тэ. Одоо тэрнгээр нь л бид нар яваад шүү дээ. Одоо саяын жишээгээр ингэж яхад. Энийг одоо жишээ нь Баабар хэлсэн байдаг шүү дээ тэ. Хулгай яжаа талыг нь ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж бид нар ном уншуулж байна гэн. Ёх төмөртөйх айхтар хэлсэн. Тий. Тэгэхээр чин нөгөө манай ламнар маань бас ингэж хэлээд байна шүү дээ. Нөгөө эрэлт хэрэгцээ хаана тэрэнд нийлүүлэлт түүнд дагсан нийлүүлэлт байдаг тий. Тэгэхээр чи хүмүүс маань өөрсдөө бас нэгдүгээрт уучраа мэдэж үтэх хэрэг заавал гарах гал л да. Энэ ажлыг амжуулаад өгөөч гэдэг л одоо бурхан л энэ л аврал юм чинь амтнд тусалдаг юм чинь миний энэ ажлыг бүтээхэд туслана л гэж ирэнгүү те. Одоо тэрэнд дагуулхаас өөр аргагүй байдалж байдаг юм уу те. Тэгтээ одоо энэ 26 жил өнгөрлөө бид нар шашнаа сэргээлээ гэ тэ. Тэгтэл одоо хаана буруу байна гэдгээ нягтлж байж тэ. Зөв зам дээр зогсохгүй энцгээр ороод энэ улсар маань хөрхи болчих гээд штэ. Ер нь л нөгөө оюуны ядуурл гэдэг маань сан сэрх хоёр дээр л байдаг юм байна.
Тэгэхээр зэрэг миний хувьд бол яг энэ дээр анхаараа гол нь бид нар бурхны шашнаа өнөөдөр энэ төрийнхэн маань өөрсдийн буддистууд гэдэг тий. Гэтэл энэ төрийнх энэ 100% буддистууд болцсон шахуу төр чинь ард түмний ингэтэл тойлон гомдоочлоо тий. Эдгээр ч өөрсдөө гулгаачлаа өөрчлөлт гараан цаллуулаад бүр өстө шүүр шанаг болтолтой болволж байна тий. Тэгтэл чинь яг ямар шашин шүтгийн талаар бурхны шашин шүтэж байгаа нөхлөөр чинь тэгвэл тэр буддист бурхны шашин буруу юм уу гэдэг асуудал гарах гэдэг тий. Нэг бол тэр номлож байгаа номлогчд нь буруу номлоод энэ хүмүүс чинь буддист гэсээр нь буруу үлдээд идэг юм уу тий. Нэг бол одоо тэр шүтэж байгаа улсууд нь тэр багш нь өмнө хэлсэн ч гэсэн өөртөө багшийнхаа номонд дагуу явахгүй ингээд буруу болоод идэг юм. Энэ гурав дээр л аль нэг нь байна тий. Тийм учраас энэ учраа мэдээ гэдэг юмыг л хийж Facebook-ээр замнар руу гадар нэлээл хаанцсан л та. Тэгээд одоо гол нь ингэж байж энэ буддизм бидний оюун санааны дархлаа гэдэг байгаа байхгүй юу? Үнэхээр ч одоо хэдийгээр сүлд орж ирсэн ч гэсэн бидний оюуны дархлаа юм а. Энэ дархлаан дээр л бид нар нэгдэж байж Монгол улс хүчрэг болох юм а тий. Монгол улс хүчрэг болж байж энэ хүн төрлөختөө энэ мөхлийн өмнө өвч мөхсдөд байгаа. Энэ хүн төрлөختөн чинь сая энэ мөхлийн хайцаасан салд дээр хүчрэг орж байгаа нууцд нэвтрэх юм а тий. Энэ юмыг хэлээд байгаа гэх мэтлийн энэ орчин үеийн сэрхүү ирсэн энэ хүмүүс дээр ам бол сая 9 оноос хойш бол нэлээд ажиллаад тэгээд одоо энэ үзэл санаа одоо энэ зэрцгээрс энэ хүмүүсэл ингэж тэмцээд гээд тэр хүмүүсийнхаа яриануудыг ингэж цуглуулад эв зүгээ бас нэг эвлүүлээ те энэ энийг ингээд тойроод ярьчих юм бол ийм учир тодорчих гээд байна те гэдэг байдлаар л юм их гээд байгаа. Жишээлбэл одоо энэ жишээ нь сая энэ 4 үн дээр ярихт бол бас зөндөл зүйл тодорно л доо. Хэмжлэн хамгийн гол нь тэгээд тэр хүмүүсийн яриаг цуглуулад байдаг нь эн чин нураах дамархан босгоход хамгийн хэцүү гэдэг шүү дээ тий. Тэгэхээр чин зэрэг дараагийн юм маань юу байх вэ гэдгийг одоо жишээ нь энэ хүний тэр талын өнцөг байр суурь салбарын хүмүүсийн юу одоо жишээлбэл ямар төр байх вэ гэхээр чи одоо нөгөө либертар номлоод байгаа тэр одоо Бачлон докторийн ярианаас ч гэсэн тий. Ахын нэг их мэтлэн юмнууд хийсэн байгаа. За тэгээд олон замбрааг юмруу оруулж байгаа. Айгүй. За бид Монгол сэрхүү хөглөлбөрөөр Монгол судлаач Цолон гэрэл лекцийг өрж оролцуулж байгаа. За ингээд бид дуг нь их сайхан яриан дээр явж ийлээ. Цаашлаач их олон сайхан ярианд өрнөх юм байна. Харамсалтай нэвтрүүлгийн маань одоо цаг дууссан байна. Өндөрлөх болсон байна. Ингээд манай өнөөдрийн Монгол сэрхүү хөглөлбөрийн маань зочноор Монгол судлаач Цолон гэрэл лекц маань оролцлоо. Та бүхэндээ дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Өөртөө тохирох хүнийг хайснаас өөрөө